Сайн байцгаана уу эрхэм хүнд сонсогчдоо. Манай подкаст өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаартаа би амар гэж залууг урьж оролцуулаад байна. За амраа та манай сонсогчдод өөрийгөө танилцуулаач ээ. Хаана ажилдгүү, яг юу хийдэг үү талаас хоёлаа яриагаа эхлэе да. За баярлалаа. Юнтрон төс өнөөдрийн Connection podcast урьж оролцуулж байгаа төвлөртөй баярлалаа. Намайг Амар гэдэг эрчим хүчний салбарт ажиллаж байгаа. Америкийн нэгдсэн улсад төгссөн. Монголд одоо сүүлийн 6 жилд бол эрчим хүчний салбарт ажиллаж байгаа. За мэрэгжлийн хувьд бол би Америк нэгдсэн улсад сурч байхдаа механик инженер мэрэгчлэр төгссөн. Тэрнээсээ өмнө бол дунд сургууль болон одоо Политехник гэдэг юм да. Сингапурт төгссөн байгаа. Сингапур дунд сургууль 10 дугаар ангид төгсөөд тэгээд 3 жил одоо нисхийн инженер мэрэгчлэр Политехник төгсөөд тэндээс уг нь яг энэ нисхийн инженер мэрэгчлэрээ Америк нэгдсэн улсын сургуулийн одоо Флоридагийн технологийн институт гэдэг их сургуульд нисэж орсон байдаг. За тэгээд ер нь сурж байхдаа эхний нэг семестрийн дараа бас ер нь тодорхой хэмжээний судалгаа хийгээд за Монголд ер нь ирж ажиллана гэдэг яг одоо шийдвэр бас тухай гаргасан л та. Тэгээ Монголд ирэхлээр бас яг ямар мэрэгчлэр илүү зүгээр юм болоо гэж ирлээ судалж байгаа тэр механик инженер мэрэгжил бол яг нисхийн инженертэй нэлээд ойролцоо төхөө боловч бас цахилгаан, дулаан гэдэг ер нь дэд бүтцийн хичээлүүдийг бас төлхөө сурдаг хэлээр механик инженер мэрэгчлэр бас мэрэгчлэр одоо сольсон гэх юм шилжиж ороод тэгээд энэ мэрэгчлэрээ төгссөн байгаа. За тэгээд яг энэ мэрэгчлэрээ одоо ажиллаж байгаа гэж хэлж болно. Alliance Tech гэдэг эрчим хүч дэд бүтцийн компани одоо захирлаар ажиллаж байгаа. Ийм танилцуулга тавьтаа. За та ерөнхийд нь бол өөрийгөө бас товчхон танилцуулаад энэ механикийн инженер тэгээд яг одоо хийж байгаа ажилтайгаа илүү ойр мэрэгжлийг сүүлд нь сонгосон гэдэг чинь. Яг энэ шийдвэрийг яг яагаад гаргах болов? Эсвэл Монголд ирээд ажиллах орон зайгаа бодсон уу? Эсвэл одоо яг энэ шийдвэрийг гаргахад яг юу юм? За ер нь бол хоёулаа инженер мэрэгжил одоо хичээл орж байгаа тэр сэдвүүдийн хувьд бол ер нь бол нэлээд төстэй төхөө. За нэг төгсөх ангийн нэг 2 3 курст бол нэлээд нарийн мэрэгжлүүд ороод арай жоох өөр болдог. Хоёулаа адилхан инженер. За манай гэр бүл одоо манай ээж аваа хоёулаа инженер, хоёулаа цахилгаан дулааны инженер. Манай 4 эмээ өвөө бас дөрвөлээ инженер. За тэгээ ах эгч манай ээж авийн дүүнэр гэл инженерч байдаг л та. Тэгээ би ч одоо бүр багасаа л ер нь одоо инженер болно гэж шийдчихсэн байсан. Гэртээ байгаас цахилгааны тоон төхөөрөмжтэй одоо багахтай эвдлээл та 2 3 дараагийн цагтаа ээжээс нуугдж байгаа л эвдлээл дотор нөгөө тэр жанаа тэрийг гаргаж ирж батарейн залгаал ингээл нэг машин тэр хийгээл зүгээр багасаа нэг тиймэрхүү сонирхолтой байсан. Ер нь механик техникийн одоо талын сонирхолтой. За тэгээд эхлээд тэр нисхийн инженер гэдгийг бол ер нь бол яасан юм байна. Ээж автаа зөвлөлтгүйгээр тухайн үед ер нь ээж авсаа зөрж байгаад сонгосон. Сингапурт байхдаа. Тэгээд тэр нь ер нь бол ингээд одоо ботход л зүгээр миний одоо жоохон зөрүүд занттай их холбоотой болов гэж бодоод идэв. Манай ээж аваа тэр үед бол яг банк санхүүгээр сурвал зүгээр юм уу гэл та. Монголд ч яг банк санхүүгийн салбарт нэлээд шинжилт реформыг тэл хөгжижсэн баг л та. Тэгэл харчаал ер нь гоё ирээдүйтэй юм шиг байна. Банк санхүүгээр сур гэд. Тэгж яат нөгөө би инженер болно гэд. Инженер болохоо шийдсэн байсан. За тэгээ нисхийн инженер яагаад болсон бэ гэхээр Сингапурт яг сурч явах бас нөлөөсөн тэр одоо Сингапурын одоо юу гэдэг тэр соёл гэх юм уу тэр нийгмийн байдал нисхийн инженер нисхийн салбар нь аюу маш хөгжсөн. Одоо Singapore Airlines дэлхийд нэг топ хэддэл ордог, топ 3-таа ордог том airline. За нэгсгээ маш олон тийм том одоо засварын төвүүд бас байдаг. Одоо Германы Lufthansa-гийн засварын төв байна. Тэгвэл барьцаалын дээрээс хүмүүс ирж сурдаг тийм сургалтын төвчдөг байсан. Би тэгээд тухайд судалж байгаад инженерийн ангиудаас ороход хамгийн хэцүү анги нь нисхийн инженер гэсэн байхгүй юу? Дүнгээрээ шалгуураар хамгийн өндөр нь. За тэгээ механик инженер юу дээр арай жоон доогоор байсан. Телевизээр харж байгаа хамгийн эхчүүд нь орно гэхэл өөрөө сориол. Тэгээ орцсон. Тэгээ оронгуудаа тэгэл баярлалаа. За ер нь Сингапурт би ажиллаж амьдрна гэдэг тийм одоо тухайд 17 тал байсан. Тэгээ ер нь тийм шийдвэр гаргал зүгээр өөрөө зөрөөд өөрийгөө сорих тийм хүсэлтэд тулгуурлал мэржлээ сонгож ирсэн.
Тэгээ 3 жил сурчаад яг нисхийн инженерийг төгсөөд Lufthansa-гийн бас техникийн тэр сургалтын төв дээр самрагдаад явж ирсэн. Тэгээ яг Америкт очиод ер нь тухайн үед бас мэрэгжилтэй бас одоо яг сураад ирэнгүүт бас яг бас миний хүсэжсэн зүйл бас биш юм шиг нэг тийм одоо юу гэдэг нэг хобби, passion гэдэг те тийм нэг дотор нэг алсан тийм юу бол байхгүй байсан байхгүй. Зүгээр л яг хичээлээ ойлгоод явж ирсэн. Хичээлдээ яг бас тийм уугүй. Яг сайн гэхдээ тийм онцч байгаа хөлтэй яг сонирхол тийм их байгаагүй юм шиг байгаа. Тэрээ бас тухай залуухан хүүхдээс нэг ойлгоогүй юм шиг. Тэгээд Америк руу ямарчсан энэ мэрэгчлэрээ apply хийгээд тэгээд тэнцээд явсан Америк руу. За очичоод тэр нэлээ одоо сургалтын advisor дээр зөвлөхүүдтэйгээ яриад за найз нөхдөдтэйгээ ч бас ярилцчаад хичээлүүдийн ихсэн механик инженер болон нисхийн инженер гэдэг хоёр тэр одоо мэрэгжлийн бүх хичээлийн нэг хүртэл бас үзээд за тэгээд яг тухайн үед бас за нэг гадаад нэг 11 12 жил баг 10 жил амьдарчихсан байсан. Тэгээд Монгол руу бас ер нь ирээ гэдэг тийм хүсэлжсэн бас яг үсч эхэлжсэн л та. Тэгээ ээж аваа нэлээд холдоод ирэнгүүт ээж аваа гэрүүлээ дүүнраа ч гэсэн санаад ихсэн. Сингапур тогт арай ойрхон байсан л та. Тэгээ Америк ясан ч холдоод ирэнгүүт ер нь Монголыг нэлээд санаж эхэлсэн. Тэгээ ер нь за ер нь Монгол руу ер нь төгсөөд буцъя одоо Монголд ч ажил хийдэг тийм хүсэлтэй байсан. За тэгээ манай яг одоо энэ компани ч гэр бүлийн компани тухайн үед бас яг дэд бүтцийн салбарт ороод хөлөө олжсэн компани. Би ер нь энэ компанид ер нь алстаа ирж ажиллана гэдэг тийм бодолтой байсан учраас ер нь нэг ийм хөө чиглэл рүү орвол зүгээр юм байна гэсэн тийм яг нэлээд тийм practical тийм юу шалтгаан тийм шийдвэр гарч ирсэн. Тэгээ механик инженерийг судлаа үзсэн чинь яг миний сонирхолтой байсан хичээлүүд бүгдээрээ яг орцсон байсан. Дулаан цахилгаан ингээл яг сонирхож эрчим хүчний за тэгээд дэд бүтцийн юм хичээлүүд. Тэгээ нэг семестр сураад би 2 дахь семестрээсээ механик инженер рүү хөрвч ирсэн та. Яг сурсан хичээлүүдийн хувьд нэг семестр за тэгээд Сингапур сурчсан хичээлүүд бол яг нэлээд тийм үнд суурь нь бол авчихсан нэг тийж өөрчлөгдсөн юм байхгүй. Тэгээ нэг цаг алдсан ч юм уу тийм бол гараагүй тэгээд механик инженер. Яг ер нь бол тийм инженерийн чиглэл төр ер нь ялгаа нэг гараагүй. Тэгээ яг инженер болоход л гэр бүл нөлөөлсөн. За нисхийн инженер ах сонгоход л тэгээ Сингапурын тэр соёл нийгэм нөлөөлсөн. За тэгэхээр механик инженер заалаад бас Монгол руу ирэх гэсэн тийм хүсэл зорилго байсан учраас тэгээд Монголд ирээд хамгийн гол нэг гэр бүлийн компанид ажиллана гэсэн хүсэл байсан учраас механик инженер болчихсон. За ирээд ингээд одоо яг өөрсдийнхөө компанида ажиллаа явьж байгаа тийм. Ингээд Монгол орны нэгсэндээ эрчим хүчний салбарт бас нэлээдгүй бас хувь нэмрийг оруулж байгаа компани гэж миний хувьд хардаг. За та одоо яг манай энэ улсын хувьд эрчим хүчний салбар ер нь ямар төвшөнд байна? Бусад улсуудтай харьцуулбал ч гэдэг юм уу? Эсвэл таны одоо тийм салбарт ажиллаж байгаа хүний хувьд яг таны дотоод өөрийн ч үжил бодол ямар шиг хүн байдаг вэ? Энэ яг бусад орнтой харьцуулах юм бол энэ дэлхийн эрчим хүчний зөвлөл гэж бас нүүбийн магадлалыг дэмжлэгдсэн одоо эрчим хүчний салбарын дэлхийн хамгийн том одоо бодлого боловсруулдаг байгууллага байгаа төрийн бас байгууллага гэх юм уу та. Тэгээд дэлхийн эрчим хүчний зөвлөл Монголд нэлээд хэдэн жилийн өмнөөс анх үйл ажиллагаа эхлүүлсэн байж байгаад жоохон итгэх нь буураад тэгээд гишүүн орнд байха болсон баха. Тэгээ 19 онд дахин сэргээсэн байдгийг гишүүнчлээ. Тэгээд одоо олон гишүүн байгууллагуудад ажиллаж байгаа. Манай компаниас үүсэн байгуулсан одоо дахин үүсэн байгуулсан компаниудын нэг нь би өөрөө айгүй итгэвтэй одоо оролцож явдаг. Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс арай юу гаргадаг бэлээ тэр Trilemma Index гэдэг одоо 3 одоо тийм гол төлхөөр үзүүлэлтийг нь одоо харуулсан тийм ранкинг систем юм уу? Ирэмбэлж үзүүлдэг. Дэлхийн одоо гишүүн улс орнууд байгаа. Одоо 100 гаруй улс орн гишүүн байгаа. Энэ 100 гаруй улс орноос манай улс одоо 87-д орж байгаа хаа. Миний сүүлийн санджаар 20 оны мэдээгээр 87-д орж ирсэн санагдаж байна. Гэхдээ яг ирэмбэр бол тийм байгаа. Яг үзүүлэлтүүд дээр бол үнэлдэг юм билээ. Одоо ABCD E F-члүүдээ. Тэгээд Монголын хувьд бол 2 D-тэй тэгээд 1 B гэсэн үнэлгээтэй байгаа. Энэ 3 үзүүлэлт нь л эрчим хүчний аюулгүй байдал, эрчим хүчний хүртээмжтэй, тэгш хүртээмжтэй байдал, тэгээд байгаль орчны доктортой байдал гэдэг. Манай улсын хувьд бол эрчим хүчний аюулгүй байдал болон байгаль орчны доктортой
байдал гэдгээр D жоохон тааруу үзүүлэлттэй гарсан байгаа. B буюу нэлээд сайн үнэлгээ авсан гэхээр эрчим хүчний хүртээмжтэй байдал. Монгол орны хувьд ер нь бол бүх аймаг сум ер нь бол эрчим хүчтэй. За төвийн шугамд холбогдсон байна холбогдоогүй гэдэг бол арай өөр асуудал. Гэхдээ ер нь бол бүгдээр одоо гэртээ тогттой. За хөдөөгөө айл өрхөд манд бүгдээрээ нарны панелтай гэдэг эрчим хүч бол бас тэгш хүртээмжтэй байгаа. Тэгээ үнэн ч гэсэн ер нь бол боломж юм те. Тэгээ энэ үзүүлэлтүүдийг ингээд яг 2000 оноос эхэлж гаргасан байдаг юм байна. Тэгээ сүүлийн одоо 20 жилийн хугацаанд хамгийн их одоо өссөн 20 орны тоонд Монгол ордог. Одоо энэ үзүүлэлтүүд дээр. Тэгэхээр манай орны хувьд бол ер нь бол нэлээд өсч хөгжиж байгаа. Цаашд яг энэ их маяга бариад явах юм бол эрчим хүчний салбар нэлээд тийм хөгжингөө болох тийм их маяга одоо тийм дэжиг хандлага харагдаж байгаа. Яг тэр үнэлгээ бол ер нь бол би бодиттой гэж бодож байгаа л та. Тэр жоохон эрчим хүчний аюулгүй байдал, за байгаль орчны доктортой байдлууд дээр бол ер нь жоохон муу үнэлгээ авсан бол мэдээж үнэ. Тэгээ манай улсын хувьд эрчим хүчний хувьд бие даасан байдал бол нэлээд муу байгаа. Орос Хятадаас нэлээд хараад оюутлага компани бол тэр чигээр 100% одоо Хятадаас одоо импорт эрчим хүчээр хангагдаж байна. Монгол улсын одоо хамгийн том компани гэж ярьж байгаа боловч тий. За тэрийг дээрээс тангаж чадахгүй бие даасан байдал муу гэсэн үг. Эрчим хүч баруун хүссэн эрчим хүчний систем бол Оросоос ер нь хамааралтай их дийлэнх хувь. Оросын одоо импортоор ер нь ингээд эрчим хүч хангаж байгаа. Эрчим хүчний хараат бус байдлыг үүсгэх чухал гэдэг. Тэрэн дээр өдөр бас ажиллах хэрэгтэй. Эхний ээлж мэдээж одоо Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцад одоо ашиглалтанд одоо хэдэн жилийн дараа 5-6 жилийн дараа орох байх. Одоо өнөөдөр бол одоо ингээд юу барилга өсгөлтийн ажил нь эхлээд явах гэд бэлэн болж лах шиг тий зүүн нэгдээд одоо тендерын зарлагдсан. Гүйцэтгэгчийн шал гарч ирсэн. Энэ бол маш том дэвшилтэй. Энэ баруун үсийг бол ингээд ерөнхийдөө бараг л хангачих болоо гэж бодож байна. Салбарын хөдлөл ер нь бол бодит байдлал ийм байгаа. За дэд бүтцийн хувьд хийх ажлууд их байгаа. Хийгдэж байгаа ажлууд бүр их байгаа. Одоо сүүлийн хэдэн жилд бол нэлээ их одоо том ажлууд төсөл хөтөлбөрөд хэрэгжиж байгаа. За Улаанбаатар хотын хувьд бол дулааны асуудал бол бас харьцангуй боломжийн гэж үзэж байгаа. Одоо бидний байгаа хот бол тэгэл юу санджаалт манай гэрээ хаана нэг хөлтчихсэн те. Паар нь айгүй одоо бүлээхэн хүүтэн бүлээн бараг. Бүр хүүтэн хөлтсөн бол биш. За тэгээ манай хаана хөлтчихсэн бид чинь гэртээ ингээл бараг л дээлтэй эсийн хуталтай л гэж байсан. Одоо бол тэгээд өвөл хүүтэнд чинь тэгэл шорт болгохтой гэртээ явж байна. Ер нь бол ажилт хийгдэж байгаа болохоор тэгээ манай салбарын хөгж дэвшиж байгаа болохоор ер нь бол ингээд бид нар бас нэг 5 дахьтай амьдраад байгаа л гэж хэлмээр байна. Яг тийм шиг жоохон бахад цамдсан байдаг. Ялангуяа захын айлууд те барилгын захын айлууд их цамдсан. Тэгээ мөөхөн айгүйх байдаг үлсэн шүү дээ. Тий, агаарч болтон моо тэгээ хүүтэн халуун чинь одоо юу зөвхөн конденсац үсээд ингээд байдаг. Бас манай компани зөвлөх инженер бас Улаанбаатар далааны сүлжээд 20-30-аад жил ажиллаж байсан. Бас таах үедээ. Тэгээ хэлдэг байхгүй нэг 90-ад онд тест аюу хэцүү байсан. Би тэр үед яг дулаан дээр ажилладаг байх. Энд тэнд очиж хөлт чинь хороолоод айл өргөч биш бүр хороол ингээд хөлтчих гээд байдаг байсан. Амар хэцүү байсан л гэж ярьдээ. Одоо бас аюу гоё байсан шүү дээ гэж ярьдаг. Тэгэхээр яг тэр үеийн одоо манай ах нарын хийсэн ажлуудын одоо үржих бас бид нар өнөөдөр хүртэж байгаа. Тэгээ одоо бид нар бас дахиад хийх ажлууд зөндөө байгаа. Одоо дулааны шугам гэхэд за нэг 30-аад жилийн настай байдаг. Одоо ган турбаа маань. Тэгээ өнөөдөр одоо жил болгон их газар аглал ажил хийгээддэг. Одоо нэг батам хийж болдгоо мó гэж иргэдэс гомдолж байгаа одоо коммент постод их байдаг л та. Тэгээд чинь хэдэн мянган километр шугам байгаа болтой чинь тэр чинь нэг зууны дотор бүгдийг нь солих боломжгүй. Жил болго ингээл нэг хуваарт графикын даваа боломжоор солиод явдаг байгаа. Энэ ажил үргэлжлэх хэрэгтэй. Би яг эргээд нөгөө түрүүний үнэлгээтэй холбоотой нэг асуулт асуумаар санагчлаа да. Манайх байгаль орчны үнэлгээний дээр D 3 ондоргот үзүүлэлтээр D авсан гэдэг чинь 2 D гэдэг. Нэг нь байгаль орчны үзүүлэлт. Энийг нь яг юугаар үлдээ? Манай яагаад ингэж манай Монгол улс байгаль орчныхаа эрчим хүч болон байгаль орчныг хамаарлаараа ингэж муу үнэлгээ авч. Энэ эсвэл сэргээгт эрчим хүчтэй холбоотой юу? Манайд одоо сэргээгт эрчим хүчний одоо юу гэдэг юм. Тэг хүчин чадлыг нь одоо манай улс хэмжээ хэрэг хийж байгаа. Тэгээ энэ мэдээж сэргээгт эрчим хүчтэй холбоотой гэж хэлээгээр тэгэхээр энэ нөгөө
манай орны хувьд нөгөө дийлэн хэрчим хүчээ нүүрснээ одоо чулуужсан түлш буюу нүүрсээр ер нь гаргаж авч байгаа. Тэгэхээр нүүрсээр гаргаж байгаа гэдэг чинь байгаль орчинд утаагаа хийж байгаа гэсэн үг. Тийм ээ, ер нь л одоо өдөр утааг л барьж аваад нэг хадгалаад нэгдэг бол байхгүй. Тэр за би яг тоон үзүүлэлтийн яг санцээр мэдэхгүй байна. Ер нь ихэнх хувь яг энэ нүүрсээр хангаж байгаа. За ганц хоёр усан цахилгаан станц байгаа. За ганц нэг салхин станцууд байгаа. За тэгээд нэг бас зөөнтэй нарны цахилгаан станцууд байгаа. За өөр одоо яг тийм цэвэр юм байгаль орчинд ээлтэй тийм эрчим хүчний үүсгэрүүд бол манай орнд ер нь харьцангуй бага шүү дээ тий. Зарим оронд яг атомын цахилгаан станц ер нь бол яг эрчим хүч үйлдвэрлэх явцдаа хор өнөл одоо ямар нэг тийм хаягдл гаргадаг учраас атомын цахилгаан станцыг бас цэвэр эрчим хүчиж бас баг хилж болохоор зарим орнууд бол тэр атомын цахилгаан станц ихтэй учраас байгаль орчинд хор хаягдл очруулдаг гэдгээр бас өндөр үнэлгээ авсан байдаг баг. Манай орны хувьд л ер нь бол дийлэх хүн нүүрсээр гарч байгаа утаа хийж байгаа учраас яг энэ дээр байгаль орчны тэр үнэлгээ бол жоохон тааруу байдаг. Бас тийм байна л та. Ер нь та юу гэж боддог вэ? Энэ эрчим хүчний салбарт ажиллаж байгаа хэдэж бид нар бол ямар ч тохиолдолд бол ямар нэгэн аргаар эрчим хүчтэй байж юм тий. Тэгэхээр одоо цаашид бид нар одоо манай орны газар зүйн онцлог одоо тий байгаль орчны нөхцөл байдлаас шалтгаалаад яг аль төрлийн эрчим хүч илүү тохиромжтой гэж юм та боддог вэ? Одоо нарных гэдэг юм уу, салхиных гэдэг юм уу, усан цахилгаан станц гэдэг юм уу? Ер нь эрчим хүчний хэрэглээ бол жил болгон өсөж байгаа. Эрчим хүч одоо мэдээж хөгжлийн төлхөөрөлтөд болохоор тэр нүүрсний одоо манай энэ үндсэн станцууд бол мэдээж ажилтгаар ажиллаа явах хэрэгтэй. Нүүрстэй орно. Гэхдээ бид нар мэдээж утаагаа бууруулах харамжаас авах хэрэгтэй л та. Ядаж нэг фильтр энэ тэр шүүлтүр энэраас сайжруулдаг ч юм уу тий. Монгол орны хувьд сэрээд эрчим хүчний нөөцөл асар ихтэй. Ер нь бол 100% хангах бол бүрэн боломжтой. Нар салхих усан цахилгаан станц бол ер нь бол одоо дэлхийн одоо чиг хандлага болчиход байна л та. Одоо чиг хандлага гэхээс илүү ер нь илүү олон орнууд нар салхиараа 100 өөртөө бас хангаж эхлэх тийм одоо Коста Рикагийн 100 хангаж байгаа. За тэр нь орнууд л дийлэнх хувиар сэрээд эрчим хүчээр хангадаг болж байна. Дэлхийн чиг хандлага бол мэдээж одоо сэрээд эрчим хүч рүү чиглэж байгаа. Монгол орны хувьд арай одоо хоцорч явж байгаа гэх юм да. Гэхдээ сүүлийн 5 жилд бол бас чамлахааргүй олон сэрээд эрчим хүчний үүсгүүд бас сүлжээн залгадаж одоо ажиллаж байгаа. Яг одоо явандаа бол мэдээж одоо нүүрсний станцуудаа бүгдийг хаагаад бүгд одоо сэрээд эрчим хүч буюу одоо байгаль орчинд хор өнөлгөө эрчим хүч гаргах тийм одоо хэлбэрлүү шилжих ёстой. Энэ дээр яг Монгол улсын хувьд би яг хизээд хийх ёстой гэдэг нь одоо хэлж мэдэхгүй. Дэлхийн эрчим хүчний зөвлөлөөс гаргаж байгаа бас нэг одоо goal одоо objective буюу зорилт байгаа. Тэр нь 2050 он гэхэд одоо carbon neutral гэж net zero гэдэг. Net гэдэг цэвэр яг юугаараа 0 болно. Одоо агаар мандалд хайж байгаа нүүрс төрөгчийн хэмжээ нь одоо агаар мандлаас авч одоо ашиглаж байгаа нүүрс төрлийн хэмжээтэй тэнцэнэ гэдэг. Тэгэхээр одоо яг байгаль орчиндөө бид нар нэмэлтээр нүүрс төрөгчийн буюу одоо ер нь хүлэмжийг нэмэлтээр гаргахгүй гэдэг тийм зорилт 2050 он гэхэд тавьсан байгаа. Дэлхийд даяараа тий. За Монгол орны хувьд бол арай өөр зорилт явах баг. Засгийн газрын бас нэг тийм тогтоол байдаг юм лээ. Одоо яг бас хэдэн оны гэдэг сандгийн уучлаарай. 2020 он гэхэд нийт хэрэглээнийхаа эрчим хүчний хэрэглээнийхаа 20%-ийг сэргээд эрчим хүчнээс 30 он гэхэд 30%-ийг сэргээд эрчим хүчнээс хангана гэсэн зорилт байдаг. За 2021 он болж байна. Энэ зорилттой хүрсэн үү гэвэл бас яг хүрсэн гэж хэлэхэд хэцүү. Яг л нэг хэрэглээнийхаа 20% гэхээр хүрэхгүй байгаа. Гэхдээ суурилсан хүчин чадлынхаа 20% нь хүрчихсэн байгаа. 20% бараг давж байгаа байж магадгүй. Тэгэхээр одоо нарны станц, салхины станцууд бол яг тэр засгийн газрын зорилтыг бол ер нь бас нэг талаар биелүүлсэн гэж бараг хэлж болохоор ч юм шиг байгаа л та. Цаашдаа бид одоо яагаад ингэж сэргээд эрчим хүчний одоо ялангуяа нар салхины төслүүд өөр нэг одоо гэдэг нь борооны дараах мөх шиг гэж их одоо сүлжээнд холбогдоод ашиглахдаггүй байна гэхэлэр манай улсын дэд бүтцтэй их холбоотой л та. Манай орны хувьд одоо
нарны нарслахны асар их нөөцтэй боловч нөгөө нарслах маань нэлээд хувьсамтгай эрчим хүчлэлээр хэлбэлцдэг одоо тэр сүлжээ нийлүүлж байгаа эрчим хүчний хэмжээнд хэлбэлцдэг. Одоо гинт нар гарах юм бол нэлээх болно тийм ээ мэдээж. За үйл орох юм бол үйл гараад ирэх юм бол эсвэл нар жарах юм бол нөгөө нарны станцуудын одоо гаралт одоо үйлдвэрлэл нь огцом одоо буурна. Тэр үед нь сүлжээнд их доголдол үүснэ. Тэр доголдлыг нөхөх одоо тийм нэг механизм гэх юм нөхөх тийм үүсвэр байхгүй байгаа л та. Нүүрсний станцууд маань тэр тохируулаа их жоох удаан. Одоо юу гэдэг за 100 мегаваттын нарны станц хийж байгаа нар гараад нөгөөт нь зогслоо гэхэд тест 4 ч юм уу одоо манай тест 3 ч юм уу шууд 100 мегаваттыг тэр дорнтэй бүр ингээд яг зөвхөн хуруугаа ингээд одоо секундын дотор ингээд шууд ингээд нөхөөд явах тийм боломжгүй. Шин галлахаа энэ шаардаад ингээд жоохон цаг ордог. Тийм учраас энэ бол одоо байгаагаас илүү их нэмэгдүүлэх юм бол нар салхины станцуудыг ялангуяа нар нэмэгдүүлэх юм бол тийм одоо доголдол үүсэх магадaltaй. За тэгээд тэр доголдлын хэмжээ тэр хэлбэлцлийн хэмжээ нь их болох юм бол одоо манай сүлжээ одоо доголдолд ороод аваар өсөд за Монгол орн тэр баг тэг сосолт үүсэж тийм боломжтой эрсдэлтэй. Тэр аваарыг тэр дорнд дарж авч чадахгүй бол тийм учраас ер нь бол манай салбарын одоо яамны эрчим хүчний яам за тэгээ салбарын зохицуулахаараа ингээд гэнтлүүдэл жоохон болгоомжлоод за одоохонд тэр 4 хугацаанд зогсоё гэдэг шийдвэрийг одоо бас даваа сүрэн сайдын үед гаргасан байдаг юм билээ. Тэгээд одоо бол ер нь батарейтай хураагууртай байж явна гэж байна. Батарей хураагуур байх юм бол мэдээж нөгөө тэр хэлбэлцэл нь багасна гэсэн үг л дээ тохируулаад явчихна гэсэн үг. Тэгээд хэрэгтэй үедээ гаргаад батарей хураагуур байхгүйгээр одоо нар салхины станцуудыг ихсхийг бол усан цахилгаан станц хэрэгтэй гэж би бодож байна. Яг л усан цахилгаан станцууд бол ер нь бол одоо тэр доголдлыг шууд нөхөөд явах тийм боломжтой. Эрчим хүч үйлдвэрлэлтэй гэж нэг хугацаа ордгоо. Барал ер нь нэг кноп дараа шууд үйлдвэрлэл явах тийм боломжтой. Кноп дарах одоо энэ автоматжуулж штэ. За энэ нарны станцын үйлдвэрлэл багасан бол шууд тэр юу усан цахилгаан станцынхаа урсцыг нэмэгдүүлнэ гэвэл тийм тохиолдол ингээд сүлжээнд шууд дүүтээс спешиал үнцний төгөөс хийчих юм бол би энэ доголдлыг нөхөө юм бол бас хэрэг эрчим хүчний салбар бол нэлээд тийм хөгжих боломжтой л гэж би бодож байна. Давхар хөгжүүлэх хэрэгтэй тий. Нараа бас салхи. Нэгээр нэг нь хөгжүүлчихэд дараа нь нөгөөт ингэж ярьж болохгүй давхар авилдаатай. Тийм болохоор би энэ Эрдэнэ мөрөнгийн 90 мегаваттын усан цахилгаан станцын төсөл ингээд явж байгаад их баярлж байгаа. Тийм бол одоо дараа нь манай бас одоо зэрэг эрчим хүчний үүсвэрүүд станцуудын тоо нэмэгдэх тийм боломж байгаа гэдгээс тийм найдвартай байгаа. Бас яг ингээд бодохоор яг ингээд юу н усан цахилгаан станц хэрэгтэй юм шиг тий ингээд санаж байгаа. Яг ингээд тэгэхээр бас дэлхийн чиг хандлага бас байна л да. Ялангуяа усан цахилгаан станцтай сүүлийн үед бол нэгэн хурдтай явагдаад байгаа юм. Энд чинь нөгөө нэг эдийн засгийн эхлээд нөгөө үнэлгээнүүдийг хийдэг юм байлээ шүү дээ. Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ гэдэг хийгээд. Тэгэхээр энэ усан цахилгаан станцыг явуулаад экосистемд байгаль орчинд ямар алдагдал үүдүүлэхгүйгээд тэр алдагдлыг нөхөж чадхааргүй тэр юуны тий эдийн засгийн үнэлгээнд тэрийг нөхөж чадхааргүй бол одоо ингээд зогсоогоод гэдэг юм гэдэг. Гэтэл одоо энэ талаас нь та юу гэж юм байгаль орчинд яг усан цахилгаан станцд байгаль орчинд нөлөөлөх талаас манайд ер нь их сайн судалгаа нь хийгдэх юм бол энэ дээр судалгааны хувьд бол яг усан цахилгаан станцын судалгааны хувьд бол бүр дээр байсан одоо ер нь зөвлөлт холбоотой улсын үед ч гэсэн байсан хийгдчихсэн байлээ. Монголд одоо аль голууд дээр яг аль байршил дээр ер нь усан цахилгаан станцд байвал тохиромжтой байх гэсэн судалгаанд ер нь хийгдсэн гэдэг би бас юм сонсч лээсэн. Тэгэхээр ер нь бол тэгээ бүр дээрээс ер нь судалж лээсэн юм байлээ. Байгаль орчны яг хувьд бол би бас өөрөө яг байгаль орчны хүн биш тэгээд ер нь бас мэддэг хүмүүстэй бас санал солилцож чадлаа усан цахилгаан станцын хувьд байгаль орчинд их бараг л ээлтэй штэ гэсэн юм ярьж дэлээ л дээ. Тэгээ би бас яагаад юм бэ гэж асууж яхад бассейн хийж залан бариад бассейн хийгээд тэр явда нууртай болно. За тэгээ нуураа дагаад тэр явч бас ногоор нь тий урмал тэр уурах нь. За тэгээд бас бороо хуртай болдгийг ингээд гэж одоо ярьж лээ. Тэгэхээр ер нь бол тэр усан цахилгаан станц барих юм бол ер нь нэлээд байгаль орчинд ээлтэй юм байл л дээ. Мэдээж голыг нь одоо тэр бассейнаа
далангаа дүүргэнээд голыг тэр чигээр нас боож болохгүй. Тэрэн дээрээ байгуулагчны нөлөөллийн нарийвчсан үнэлгээ за өөр нөө ерөнхий үнэлгээ энтрээд бүх судалгаанууд үнэлгээндээ хийгээд за тэгээд яг нэг англиар mitigation plan гэдэг те одоо нэг нөлөөллийг нь бууруулах те эрсдлийг нь бууруулах төлөвлөгөөгөө гаргаж батлуул аяг тэрнийхээ дагуу ажиллах юм бол байгуулагч нь нэгтгэж сүйдлэх юм бол гардгүй юм байл л те. Бэс тэр юм шигчсэн. Гол нэг тэр байгуулагчны нөлөөллийг бууруулах тэр төлөвлөгөөнийхээ дагуу ажиллах хэрэгтэй. Одоо энэ төсөл хэрэгжүүлж байгаа хувь хүн байна уу, хувь компани байна уу, төрийн байгууллага байна уу. Яг тэр төлөвлөгөөний дагуу явах хэрэгтэй. Тэрэн дээр нь байгуулагч нь ажиллаж ажлын яамс хяналт тавьж явах хэрэгтэй байх. Тэгээ аль аль талаас ингэдэг юм яг тэр төлөвлөгөөгөө баримтлаад явах юм бол байгуулагчнууд ямар нэг асуудал гарахгүй харин ч бүр энэ бол сайн байх. Тийм яг түрүүнд хэлдэг нь дэлхийн чиг хандлагад айгүй олон ялангуяа Америкт чинь 18 19 оны үед бүр 1000 гаруй том жижиг далангуудаа нурааж байгаа байхгүй. Тэгэхээр усан цахилгаан станцаас ингээд татгалзаад байгаа юм болов уу? Эсвэл бүр тийм тэрийг олох эрчим хүчний хүсрүүтэй тэр шийдлүүдийг илүү сайн хөгжүүлсэн болохоор тэгээд байгаа юм. Ингээд харахад доор байгаа тэр савыг ингээд дүүргдэг шүү дээ тий. Усны цахилгаан станц чинь саваа дүүргэн. Тэхийн тулд их бага хэмжээгээр нэг боодог. Доор байгаа нөгөө том нуурууд ээж идэг. Тэрийг цутгал урсгалаас ингээд тэжээж идэг. Жишээ нь яг Эрдэнэ өргөн дээр байхгүй. Доор байгаа тэр хар ус нуур байлаа. Айр хар ус нуур дээр чинь 1 см, 5 см, 10 см усны түвшин багасгаад ямар алдагдал болох уу гэдэг тэр чинь нарны тусгал эрчим шууд нөгөө нэг юм дээр маань илүү агаад ирэхээр газар дээр халалт үсээд ууршилт илүү хурдан явагдаад идэр гэх тийм нэлээд нарийн судалгаа хийх шаардлагатай гэж санагдаад тийм. Тэгэх бах тэр бол мэдээж тийм ба тэр нарийн судалгаа бол мэдээж нэлээд хэрэгтэй. Миний мэдээр одоо Монголд одоо хамгийн алдартай усан цахилгаан станц одоо усан цахилгаан станц төслөх юм бол одоо Эрдэнэ бүрэн биш шүү дээ. Эгийн гол шүү дээ. Бүгдээр мэддэг одоо хөөхт хасал ярьжсэн да. Эгийн голын төслийн хувьд бол байгуулагчны үнэлгээгийн гадаадын компани хийсэн байдаг юм билээ. Францын компани сонссон. Тэгээ яг олон улсын компани ер нь хийх нь бас зүг болоо гэж би бас боддtiin л да. Яг л Монголын хувьд одоо усан цахилгаан станц ер нь бол дөрөвтэй тийм том станц барьсан бас туршлага байхгүй шүү дээ. Жижиг хідэн станцууд байгаа. Одоо тайшир дөрвөн гэдэг. За одоо Эрдэнэ бүрэн дээр бол нэлээд туршлагач байгаа монголчууд. Одоогийн байдлаар бол ер нь бол тэр ТЭЗ одоо техник эдийн засгийн үндэслэл за байгуулагчны үнэлгээ гэх мэт одоо судалгааны баримтчүүдээр яг туршлагатай. За олон юм төслийн ард гарсан тийм одоо компаниар байгууллагаар хийлгүүл илүү дээр болов гэж бодож байна. Яг энэ ярьж байгаа бүх одоо тэр бүх талаас нь хараад те. За тэр 1 санж за 1 санж 1 мм доошлоход ямар нөлөө үзүүлэх үү гэдэг бүгдийг судлах хэрэгтэй байна. Манай яг Монголд байгаа байгуулагчны үнэлгээ хийдэг газрууд л яг тэр мөрөө бүгдийг судалдаг юм хэлээ л те. Яг миний хувьд туршлагын хувьд арай жоохон асуудал байж байгаа. Арай өөр асуудал үүсэх болов гэж бодож байна л да. Яг эхний эдэн том төслүүд дээр бас нэг яг олон улсад одоо тийм туршлагатай компаниуд төр хэлэх зүгээр болов гэж бодож байна. Тэгэхээр яг бүх талаас нь болно те. Тэнцээ очиж ер нь юу гэдэг бараг за нэг таруугаа амьдэрдэг бол тэр нь яах вэ гэл те. Зуран байдаг бол яг загас нь яах вэ гэл бүх юм бодох хэрэгтэй. Нэг ч одоо амьтан ер нь бол энэ төслийг одоо ямар нэг төслийг байгуулад одоо аим өргөдөх хэсгүй шүү дээ. Тэрнээс бүх юуг нь ер нь ингээд судалгааг хийх хэрэгтэй байх л та. Тэгэхээр энэ одоо Монголоор ярьдтэй нөгөө барилтаасаа тагалцсан гэдэг шиг одоо яг барилга өсөлттэй ажил бол ингээд нэг эхэлж байгаа аюу амархан явчихна. Тэрнээс өмнөх ажлууд тэр суур судалгаа due diligence бол нэлээд явна. Тэр хэдэн жилийн ажил болох баг. Тэрийг бол ерөөсөө одоо манайх одоо энэ монголчууд одоо усан цахилгаанаас нэг хийж байгаа бол тэр due diligence тэр суур судалгаагаа бол халтуурдачлахгүй ажиллах юм байна. Тэр бид нэр цааш нэлээд тийм хянуур ажиллах хэрэгтэй байна. Тэгээд тэр чадвал мэдээж байгуулагчид ямар нэг охирогч болохгүй байх бүрэн боломжтой байдаг лээ. Тий яг нөгөө хохирлыг аль хамгийн бага түвшинд нь байх тий. Тийм бас эгийн салбарт ажиллаж байгаа хүний бас та эгийн талаар бас яг цааш тий боломж гарвал бас саналаа хэлж явж байгаарэ гэж хүсмээр байна.
Яг магадгүй яг энэ үнэлтийн судалгааг бол яг олон улсын байгууллага хийсэн. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадны нэлээд туршлагатай сайн байгууллагаар хийлгүүлсэн дээр баг гэдэг. Тийм баг тийм. Тийм би ч өөрөө яг энэ салбарт дагаад ирсний салбарт ажиллаж байгаа болохоор яг ингээл асуудлууд би бол яг өөрийнхөө чигээс хараад байгаа байхгүй ингээл та бол яг эрчим хүчний салбар юм чи мэдээж улс эх орны тусгаар тогтнол одоо хөгжлийн гол их усүр эрчим хүч ялч юм уу аль нэг талдаа бид нар шийдвэр гаргаад цаашаа явах хөгжиж явах хэрэгтэй тийм одоо энэ хит нэг талыг бас барьж болохгүй тийм явах хэрэгтэй тийм адилхан аль талын балансын бариад явж явах хэрэгтэй улс эх орн бол таны хувьд юу гэж бодож байна? Яг энэ сэргээгдэх эрчим хүчнийг ингээд цаашид хөгжүүлэх юм бол бид эхлээд яг юу хийх хэрэгтэй? Монгол улсынхан бид нар өөрсдөө яг юунд гээд бэлдэх хэрэгтэй? Энэ газруудад усан захиргааны станц энэ газруудад марныхын энэ цалхиныхыг нэвтрүүлэх ч юм энэ судалгаанууд бол мэдээж хийгдсэн тодорхой болцсон байдаг. Одоо бид нар цаашаа ингээд энийг илүү хурцсахын тулд бид нар яах вэ? Бид сайн бодлогоо сайн болгох хэрэгтэй юм уу? Эсвэл хөрөнгө оруулалт бид нар олох хэрэгтэй юм уу? Зөв. За хөрөнгө оруулалттай чухал тийм ээ. Аль салбарт одоо хөгжиж одоо сайжруулах хэл хөрөнгө оруулалттай хэрэгтэй. За хөрөнгө оруулалтаас гаднаас бодлогын хувьд нэлээд ач холбогдол байдаг л та. Монголын хувьд сэргээгдэх эрчим хүчний одоо тухай хууль гэдэг 2007 онд анх батлагдсан хууль. Саяхны хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж байсан. За тэгээд сэргээгдэх эрчим хүчний салбар нь өөрөө бас нэлээд хурдтай хөгжөөд за тоног төхөөрөмжийн үнжис хямдраад тэгээд түүнээс л одоо энэ одоо 2007 оны энэ хуулинд заасан заалтууд цаг үетэйг уялдахгүй тийм тохиолдол нэлээд их байсан л тэгээд энийг 2019 онд шинжилсэн байдаг. Эрчим хүчний салбарын хүмүүсээс санаа аваад эрчим хүчний зохицуулахаар эрчим хүчний яам гэх мэт төрлийн байгууллагууд хамтраад энэ хуулийг шинжилсэн байдаг. За хууль батлагдсны дараас 4 журмууд нь бас боловсруулагдаад за зарим нь одоо бас боловсруулагдаж дууссан байна уу дуусаагүй би бас яг сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг миний санаж байгаагаар нэг журам батлагдсан байдаг. Тэр журам нь юу юм гэхээр айл гэрүүд одоо нар салхины одоо тэр үүсвэрээр өөрийн хэрэглээг хангаад за илүү бахарсан эрчим хүчээ сүлжээнд нийлүүлэх одоо сүлжээнд зарна гэсэн үгтэй. Тийм боломжийг бүрдүүлж өгсөн байдаг энэ журмаар. Энэ бол одоо бас аюу том дэвшил байхгүй. Яг тарифын хувьд бол бага байсан баха. Яг нэг хуулийн заасан тийм өндөр тариф бол байгаагүй. Гэхдээ бас өөрсдөө хангацаад тэгээд дээрэс нь зараад за хэрэгтэй үедээ мэдээж сүлжээнсээ худалдаж авна тий. Тэгээд сарын эцэст нөгөө баланслж ингэж хардаг. Ийм журам батлагдсан байдаг. Энэ бол бас аюу том дэвшил. Бид нэр сэргээгдэх эрчим хүч гэж яриад байдаг. Энэ бол зөвхөн тийм том чадлын тий сүлжээнд ингэ залгаад за 10 20 100 мегаваттын тийм станцуудыг бас зөвхөн яриад иж болохгүй. Айл өрхийн одоо үйлдвэрлэлүүд бас айгу чухал байдаг байхгүй. Одоо ялангуяа манай одоо энэ байш орол гэр оролдоор бол сэргээгдэх эрчим хүчний одоо нарны коллектор тавиад те зүгээр халаалтаа шийдэж болно, халуусаа шийдэж болно. За нарны панел салхин сенс тавиад эрчим хүчээ шийдэж болно. Одоо тэгэхээр энэ журам бол айгу том дэвшил болсон. Тэгэхээр энэ бол бас эхний ингээ алхмуудаас Монгол улсын хувьд бодлогын хэмжээнд бол хийгээд байгаа. За яг Монгол улсын хувьд одоо яаж одоо сэргээгдэх эрчим хүчний салбарыг илүү хөгжүүлэх вэ гэхээр дид бүтцийн асуудал их яригдана л та. Яалтчгүй энэ асуудал зөвхөн. Би түрүү ярьсантай тэр нэг хэлбэлц гэдэг одоо fluctuation гэдэг англиар нар салхины одоо үүсвэрээр өдрлөгдөж байгаа эрчим хүч нь хэлбэлцэл өндөртэй. Гинт салхитай байж байгаа салхин багасангууд эрчим хүчний гаргалгаа багасна. Тэнгүүд хэлбэлцэл үүсэж байгаа. Тэгэхээр энэ хэлбэлцэл нь одоо ямар нэг аваар усал одоо сүлжээнд авчруулахгүй тий одоо энэ манай явж байгаа дамжуулах цалаан дамжуулах агаарын болоод газартаа гаргах шугамуд за өөр түгээхийн шугамуд за дид станцууд эдэрт ямар нэгэн тийм аваар босол авчруулахгүй байх хэрэгтэй. Тэгэхээр юу гэх гээд байна гэхээр энэ дид бүтц нь өөрөө одоо тэр гарчаад ирэхэд бэлзэл тэр fluctuation тэр доголдлыг одоо өөртөө шингээж авах чадвартай байх хэрэгтэй. Яг өнөөдрийн хувьд бол Монгол улсын хувьд энэ юу бол нэлээд тийм дид бүтц маань нэлээд тийм эмзэг байгаа л та. Хэрвээ ямар нэгэн тийм том доголдол
том хэлбэлцэд гарах юм бол ер нь бол тэр хэсгийн одоо тэр бүсийн эрчим хүчний систем бас жоохон одоо гэдэг тэгж зогсох тийм эрсдэл бол нэлээд өндөр байгаа. За энэ хэлбэлцийг одоо энэ доголдлыг одоо давж гарах нь бол олон тийм шийдлүүд байж болно л та. Одоо бидний түрүү ярьсан батарей, эрчим хүчний хураагур нөөцлөр гэл тэ. За ус төрөгчийн станц гэх юм ус төрөгчийн одоо генератор гэж бас байж болно. 100 мегаваттын станц 100 яг одоо гэдэг нь тухайд яг 100 гаргачвал гинт багасгад тэр одоо нөөцлөрөөс гаргаад нэг 100-ыг нь 90 болгоод тэгээ 80 болгоод 70 болгоод ингээд жоохон баг ингэж юу гэнэ тэр хэлбэлцлийг нь багасгаж чадвал одоо дампинг гэдэг зөөлүүлж чадаад одоо системд маань учруулах тэр эрсдэл бол багасна гэсэн үг. Гинт 100 мегаваттыг үйлдвэрлэж чад гинт 0 том бол нэлээд тийм том аваар гарах боломжтой. Тэгэхээр одоо энэ батарей ус төрөгчийн станц өөр нөөцлөрүүд бас сүлжээн залгах хэрэгтэй. За мөн бас нэг одоо нөхөд явах чадвартай үүсвэрүүдийн сүлжээнд холбоо ажиллах юм бол бас энэ нэг шийдэл болж байгаа юм л да. Түрүү ярьсан усан цахилгаан станц. Усан цахилгаан станц, усан цэнэгт цахилгаан станц гэж бас байдаг. Дээр доороо хоёр одоо бассейнтай. За тэгээд эрчим хүчний илүүдэлтэй үед тэг шөнийн цаг арч юм уу. Тэр үед доотлын бассейнаас шууд дээдлийн бассейн руу асоосоор ингэж өргөөд за тэг хэрэгтэй үед нь дээд бассейнаас доод бассейн руу ингэж усаа урсгаж эрчим хүч үйлдвэрлэдэг ийм станц байна. Нэгсэндээ батарейтай гэсэн нөөцлөртэй гэсэн. За тэг энэ станцуудаар харин сүлжээ нийлүүлэх юм бол нарслах станцууд манаас одоо гэдэг тодорхой хэмжээр нэмэгдээ явах боломжтой. Түүнээс яг одоо байгаа нөхцөл байдал дээр нарслахны станцуудаар ингээд ямар нэгэн зохицуултгүйгээр нэмэгдэх юм бол ийм эрсдэлтэй болно. Үгүй бол нөгөө тэр шинээр гарч байгаа тэр станцуудынхаа одоо гэдэг станцуудаа бүрэн чадлаар ашиглаж чадахгүй бол тийм эрсдэл үүснэ гэсэн үг. Тэгэхээр 100 мегаватт станцуурлаа гэдэг 100 мегаваттаар нь одоо эрчим хүчинд эрчим хүчний сүлжээн гэж авахгүй бол одоо 20 мегаваттаар ч юм ажилладаг тийм эрсдэл гарна гэсэн үг. Тэгэхээр нөгөө тэр станц ч өөр бас нэг аж ахуй нэгж болж явах учраас эдийн засгийн хувьд алдагдaltaй үр ашиг олно гэсэн үг. Тэгэхээр одоо тэр хэлбэлцлийг нөхөх тийм л шийдлүүд хэрэгтэй л гэсэн үг л дээ. Бодлогын хувьд бол би бол ер нь харьцангуй бас боломжийн байгаа болов гэж бодож байна. Хуулинд бас одоо цаг үетэй үйлдвэрсэн өөрчлөлтүүд орсон. За дүрм журмууд нь боловсруулагдаад бас болчихсон. Тэгэхээр одоо л яг дэд бүтцийн салбараар л жоохон дэд бүтцийн одоо хэсгэл нэлээд тийм хөгжүүлэх шаардлагатай болов гэж бодож байна. Хасцангуй эрчим хүчний бодлогын хувьд гайгүй юм байна шүү дээ, тийм өмнө улсын хэмжээнд. Би зүгээр нэг сонирхоод нэг асуулт асуух гэсэн таны эхний ярианаас нь айлууд нөгөө нэг өөрсдөө эрчим хүч гаргаад тийм тэрийгэ илүү гарсныхаа ингээд худалдаж болдог гэдэг чинь яг иймэрхүү жишээнүүд байгаа юм манай улсад. Одоо яг өөрсдөө илүү гарсан цахилгаанаа улсын одоо төв шугамд одоо холбогдох ч гэдэг юм уу тийм нийлүүлдэг. Энэ журам бол бас харьцангуй шинэлтэй. Тэгээд миний яг мэдж байгаа сайн ер нь л дахиад буухгүй. За миний одоо Facebook дээрс нэг найзууд нэг ах байд юм аа. Гэртээ нарны панелаа тавиад одоо ингэж нийлүүлсэн байна. Энэ сарын одоо үйлдвэрлэл юм байна. За тэгээд сүлжээ нийлүүлсэн юм байна гэдэг пост оруулсан байсан. Тэрнээс өөр одоо энэ болсныг гэж газар аваагүй баха. Миний санджаа баг энэ жил журам гарсан санагдаж байна. Тийм. Тэр нь л харьцангуй шинэ байгаа тийм. Энэ жилөө одоо нөтлөө өгүүлэлөө тийм. Тэр нь яг гээд явандаа газар аваад хүмүүс төрөх баха. Тэгэх юм бол бас энэ айгуу тэр талаар бас айгуу гоё шийдэл байгаа байхгүй тийм. Магадгүй хүмүүс байж болно шүү дээ. Байнгын ингээд тог нийлүүлээд бас сонирхолтой ч гэдэг юм уу тийм. Тэгэхээр яг нэг уучлаарай. Яг Монголын хувьд эрчим хүчний одоо үн тариф маань нэлээд ер нь бол айгу багтаа ордог. Сүүлд төсний тарифаа жоох өсгөөд нэмсэн боловч одоо бас ер нь бол бага хэмжээгээр байгаа. Тэгэхээр бид нар өөрсдөө одоо тэр нарны панел ч юм уу салхин сэс ч үйлдвэрлэдэг учраас гаднаас одоо импортоор авна. За тэгээ импортоор авахлаар ч бас үнэтэй орж ирнэ. Тэгээд ингээ бас бодоо үзэх бол бас л нэг эдийн засгийн тооцоолоо бодох юм бол одоо гэдэг нэг 90 төлөвлөлт хугацаанд нэлээд удаан байгаа л та. Тэр одоо бас яг одоохонд бол одоо юу гэдэм бэ? Тийм эдийн засгийн тийм
үр ашиг бол нэг өндөр биш. Яг сонирхолтой хүмүүс нь өөртөө барал хоббигоор л одоо өнөөдөрт бол дэжил хийж сурдаж л ах шиг байна. Яг нийт массаар яг л яг эдийн засгийн хувьд бол нэг тийм үр ашиг байхгүй. Ялангуяа өнөөдөр бол бүр одоо эрчим хүчний өмнө бол бүр 0 шүү дээ. Тэгэхээр ийм бахад мөнгө зарж бараг яах тийм хүмүүс байхгүй болоод гэж бодож байна. Энэ яг хоо тий том дэвшил болсон энэ журам. Гэхдээ яг өнөөдөртөө ингээд шууд эрчим хүчний салбарт ингээд хөвсөл хийх арай цаг нь болов гэж бодож байна. Манайд чиг тог цахилгааны үйл хямдхан чиг хямдхан шүү. Энэ юу гэдэг юм эсвэл энэ одоо байгаа эрчим хүчний бид нэр одоо төлөөд шүү дээ сар болгон цахилгааны мөнгө төлөөд. Энэ мөнгө одоо нэгсэндээ дарж байгаа энэ одоо эрчим хүчийг үйлдвэрлэж байгаа зардлаа нөхөж чаддсан болов уу эсвэл улсын төсвөөс эсвэл ямар нэгэн байдлаар юу гэдэг юм уу тэг нөхдөг үү? За эрчим хүчний салбарч одоо Монголын одоо бид түрээсэн тэ одоо хөгжлийн төлхөөр толгоор болдгоо. Тэгээд бас хамгийн том одоо салбарын нэг хамгийн чухал салбарын нэг. Гэхдээ одоо ашиггүй ажилладаг салбар шүү дээ. Алдагдaltaй ажилладаг жилүүр Монгол улсын хувьд эрчим хүч үйлдвэрлэх зардал нь одоо тэр орлогоос бага их байдаг. Тэр зардал нь их. Тэгэхээр алдагдaltaй жил болго алдагдaltaй ажилладаг ийм салбар байна. Тэгээ яг сүүлийн жилд яг алдагдлаа хэмжээ буурч гин гэсэн тийм үгжүүл би харсан. Тэгээ яг тэгэхээр яг тэр нэг жигантаар юм яг зүг гол дээр л орохгүй болоо. Өнөөдөрт бол ерөөсө төрөөс татаастай. Тэгээд ер нь алдагдaltaй ажилладаг салбар. Тэгээд тэгжлэл хэлэх юм байна да. За таарс нэгэдэггүй. Миний хувьд бас сонирхолтой ингэ сайн мэдэхгүй болохоор тэгтээ бас ойлгохыг хүсэж байна. Энэ салбарын үйл ажиллагаа тийм энэ улсын яг тог цахилгааны гаргаж байгаа энэний ямар шиг хүн байдалтай байгаа нөхцөл байдал. За таны хувьд яг дотроо яг хувь хүний чинь хувьд өөрөө дотроо бодож явдаг юм байдгүй энэ салбарт нэг энийг нэг хийчихсэн тийм одоо ажиллаж байгаа хувьд би өөрөө нэг ийм хувь нэмрээ оруулах шансаа эсвэл нэг засчмаар ингээд гөр дотроос чинь ингээд найжаад байдаг юм юу вэ? Би сая хэлээ тэг алдагдaltaй ажилтдаг. Нэгдүгээр тал энэ алдагдaltaй ашигтай ажиллах хэрэгтэй. Тэгжээж энэ салбар хөгжин тийм. Тэгжээж хөрөнгө оруулалт нь нэмэгдэнэ. Өдрөө ярьсан нэг сайжруулах боломжууд нь гарч ирнэ. Тэр нь сайжруулахын тулд мэдээж хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тэгэхээр алдагдaltaй ашигтай ажилтдаг болох нь хамгийн түрүүнд л юм чухал болов гэж бодож байна. Тэгжээж энэ дөрөв ярьсан тэр дэд бүтцийн асуудлуудаа шийднэ. Тэгжээж сэргээх эрчим хүчний одоо энэ салбараа бас хөгжүүлнэ. Би саяхан нэг бас зөвлөх үйлчлэгээ үзүүлэлтэд нэг уулзаа явж байна. Тэгжсэн л та. Монголд хамгийн сайн хөгжсөн одоо олон улс дээр нөхөлийн төлөв алхаж байгаа цөөн салбаруудын нэг нь харилцаа холбооны салбар гэж хэлжсэн. Одоо telecommunication. Энэ салбарын богино хугацаанд яаж ингэж хурдан хөгжсөн бэ гэхээр гол нууц нь ерөөсөө энэ салбарын либералчл буюу одоо чөлөөт зах зээлийн журмаар ажиллаулсан юм байна л та ханаас нь. Тэгээд зах зээлийн зарчмаар хөгжүүлэхээр нөгөө ашигтай болоод эхэлнэ те. Тэгээ ашигтай бол тэр нөгөө хөрөнгө оруулалтны одоо дараагийн төслүүдэд санхүүжүүлж хөрөнгө оруулалт тийм боломжтой болоод явна. Тэгээл одоо ерөөсөд одоо 4G 5G-с орж ирж байгаа болов. Ер нь бол харьцангуй нэлийн одоо хөгжсөн шүү дээ. Одоо хөдөө суманд бүгдээрээ интернеттэй болчихлоо. Тэгэд өөр хэлжсэн л та энэ зөвлөх хүн. Эрчим хүчний салбарыг бас ер нь бас тодорхой хэмжээнд бас либералчлах хэрэгтэй. Эрчим хүчний салбар одоо дийлэх нь одоо төрийн хэмжээ шүү дээ. Тарифын одоо үнийг нь төрөөс зохицуулдаг. Тэгээ алдагдaltaй ажилтдаг. Тэгэхээр тодорхой хэмжээний зохицуулт байх нь зөв болов уу гэж бодож байна. Гэхдээ бүгдийг нь хувьчлаад бүгдийг ингээд ажиллахгүй юм чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал холбоотой тийм. Тэгэхээр тодорхой хэмжээнд бас нэг тийм зохицуулт хийх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Би одоо яг инг тэг гэдээ бас хэлэхэд хэцүү. За би яахан бол би нэг хэдний талаас харах л та. Бүгдээр нь ширээний арц сууж байгаа ингээд ярилцах хэрэгтэй болов уу гэж бодож байна. За тэгээ Монголын хувьд эрчим хүчний үнэ бол олон улстай харьцуулаад аюул хэмжээтэй төрүүлсэн. Маш хэмд. Тэгээ нэг яг хүмүүс их баг л та цалин орлого нь олон улстай харьцууллаа. Гэтэ Монголын цалин за тэгээ орлогыг хэр хэлээ гэж ярьж магадгүй. Тэгээ цалин энэ орлоготой харьцуулаад үзсэн ч гэсэн багтаа ордог байхгүй. Тэгэхээр одоо би түрүүстэй одоо бүр тэгэлчихсэн байгаа шүү дээ. Одоо бүр үнэг болцсон. Энэ зүгээр эрчим хүч бол зүгээр бараг л одоо гэдэг хүмүүс л үнцнийг бас тэр тийм төдийлөн цаа ойлгодог болов би боддтой. Тэгэхээр эрчим хүчний үнцнийг нас ард ирээд ойлгох хэрэгтэй, ухамсарлах шаардлагатай гэж боддог. За дулаан халаалт тий бас дулааны эрчим хүч
Тэгээ өвөл бол бид нар хэрэглэдэг шүү дээ дулаан айл гэртээ пар. Дулаан халаалтын одоо хүрээнд бол яг метр квадратаар нь бодоо авчдаг. За тэгээд радиаторын пара хаасан ч гэсэн одоо ялгаагүй мөнгө төлөө явдаг тий. Тэгэхээр одоо би ингээ харж чад одоо офис дээр ч юм уу гадуур ингээ явж чад. Пар нь халуун байгаа тэгэхээр халууцал дээр пара хаахын оронд цонхоо онголдог байхгүй. Тэгэхээр нэг цонхоор ч нөгөө тэр параар ч тэр дулаан эрчим хүчээ зүгээр агаарт нэг хайжаа гэсэн. Тэгээ хаах юм бол пара хаах юм бол ямар нэг эдийн засгийн хувьд үр шахахгүй ч зүгээр цонхоо онголоод хайчдаг. Тэгээ энэ яг том дүр зургаараа тий одоо Монгол хэдийг том айлаар харах юм бол алдагдaltaй бид эрчим хүчээ зүгээр л хаяад байх гэсэн үг тий. Тэр чинь бас эдийн засгийн одоо том зүйлт шүү. Одоо мөнгө явьчаад мөнгө л татчихаа л гэсэн үг. Тэгэхээр дулаан халаалтан дээр бас яг одоо пара хаах юм бол одоо ашигтай тий эдийн засгийн хувьд хэмнэлттэй гэдэг ч юм уу. Иймэрхүү тийм зохицуултууд бас хэрэгтэй болов. Тэгээ энийг бас ер нь хийгдэж байгаа гэж би бас сонссон юм төсөл дээр явж байгааг сонсч байсан. Одоо би ч гэсэн гэртээ ихэд тий одоо манай гэр том цонхтой нар үздэг. Тэгээ нар үзэхлээр нартай үед цонх маань пар шиг алчдаг. Тэнгүүд би ч одоо яг салбарын hulаа пара хаадаг байхгүй. Тэгээ салбарын бос хүмүүс л үнцийг мэдхгүй болохоор ингээд пара хаадаг. Тэгэл цонхоо онголоор хайчдаг. Тэгэл болонгууд нь хаачдаг ч юм уу тий. Тэгэхээр салбарт жоохон тодорхой хэмжээний тийм одоо үнийн зохицуулалт тэр чөлөөт зах зээлийн зарчим бас өгүүлэгдэж байгаа л гэж би хэлмээр байна. Тэгэх юм бол одоо либералчлал хийгдээд чөлөө зах зээлийн тийм зарчмаар ажиллаад эхлэх юм бол эрчим хүчний хэмнэлтүүд гарч эхэлнэ. За тэр бас эдийн засгийн өсөлт харагдана баг. За тэгээд тэр чинь нэгээр одоо эрчим хүчний салбар нь хөгжих тийм боломж бүрднэ л гэж бодож байна. Зөв. Би яг эрчим хүчний үн хямдхан байдаг гэдэг нэгээр усаас ирсэн мэт нөгөө Африк чинь хоёр нэгээр байгаа шүү. Нэг нь Найжерия гэдэг нөгөөх нь Найжер гэдэг. Тэр Найжер гэдэг тэр улс нь амар эрчим хүч гэртээ нөгөө Африкоос айгу халамжлалт нөгөө кондишнер дээр тавих гэдэг айгу баян айлууд нь л одоо бараг тавьдаг юм гэхдээ тэгээд ер нь л сарын цахилгааны төлбөр нь $100 шигтэй гэж одоо бараг $100 төлдөг шүү. Түүх ямар их вэ? Бид шок өөрсдөө боддог. Би чинь 20-30 мянган төгрөг төлдөг чинь биднээс 10 дахин их төлдөг. Тэгээ баян улсын болов гэсэн чинь хотоодын бүтээгдэхүүн биднээс 3-4 дахин бага. Тэгээд би зур авч ирсэн байгаа. Нэг ер нь зүгээр цахилгаан айгу үнэтэй юм байна гэж бодож ирсэн байхгүй вэ? Харин тий. Тэгээ Монголын үдээр хэлсэн тий цалин орлоготойгоо гэж харьцуулж үтсэн ч гэсэн ер нь манай улсад айгу доогор ордог эрчим хүчний үнээрээ. Тий. За ингээд та бит хоёрын бас ярих бас цаг бас нэлээд авчлаа. Танд бас өөр манай сонсогчдод хэлээгүй үлдээсэн хоёлаа яриад өнөөдрийнхөө яриаг өндөрлөх юм уу? Би бас яг Америкт сурч байхад манай нэг багш нэг эрчим хүчний үүсвэрийн талаар нэг хальтаа ярьж ирсэн юм. Би бас тэрийг түрүү яг хэлэх чам мартчихэж. Байгаль орчинд одоо хамгийн тохор хөндлөө багтаа одоо тийм эрчим хүчний шийдэл гэж хэлэх юм уу да. Тэр нь юу юм гэхээр одоо манай нүүрсний станцын одоо ажиллах одоо тэр зарчим нь бол яг тийм нүүрсээ түлхээд за ус буцалгаад халаагаад за гарсан уураар нь одоо өөрөнд компрессорт оруулаад даралттай уураар турбин генераторыг эргүүлээд генератор нэрчим хүч үйлдвэрлэдэг. Яг энэ зарчмаар ажилладаг. Гэхдээ нэг organic Rankine cycle гэдэг organic Rankine cycle гэдэг ийм циклээр ажилладаг, ийм зарчмаар ажилладаг тийм станц байдаг гэд ярьж ирсэн. Тэгээ би бас яад юм бэлээ нэлийн лавшруулж басна асууж яхад ингэж хэлж ирсэн. Газрын гүний дулаанаар ажилладаг гинэ. Тэгээ газрын гүний дулааныг ашиглаад газрын гүний одоо тэр халуун дулаанаар ус биш органик тийм одоо шингэн тэр нэг буцлах температур нь арай бага. Ус ч одоо 100 градус буцалж байгаа. Энэ одоо нэг 50 градус ч юм уу буцалждаг. 40 градус буцалдаг тийм органик одоо пентан, хексан гэдэг тийм одоо хими элементүүд байдаг. Тийм шингүүдийг буцалгаад гарсан ураар нь турбин эргүүлчихсэн юм байна л да. Тэгэхээр ерөөсө газрын гүний дулаанаар ажиллаж байгаа болохоор нүүрсч таах тийм ямар нэг тийм юу байхгүй, түлш байхгүй. Тэгээ шууд буцалгаад ингээд нөгөө тэр органик шингээ буцалгаад ингээд
эрчимч үйлдвэрлэдэг тийм арга байдаг гэдэг. Тэрээс аягүй сонирхолтой санагдаж байсан л та. Би тэгээ нэг цэнхрийн халуун аршаан дээр явж чадаа харж байсан л та. Тинчээ чинь бараг 70 90 градустай ч л гардаг гэдэг. Тинчээ яг тэр юугаа тавиад ингээ яах вэ? Станц барьж болохоор юм билээ. Энэ бол ерөөсөй байгаль орчинд хорон хөл байхгүй. За тэгээд түл ширэглэхгүй. Ашиглалтын зардалч байхгүй. Гоё тийм шийдлээ. Энийг бас ер нь Монгол суурьшуулах хэрэгтэй болоо гэж бодож байна. Энийг бас төдийллийн хүмүүс бас мэддэггүй байж магадгүй. Энийг бас сонирхолтой хэлэх гэсэн юм аа. За бас яг тий туршаад үзэх хэрэгтэй те. Миний ойлгож байгаа баян хонгорын шаргалжуудын ашиг чинь тэр амралтын газрууд нэгдэж яг тэрийгээр халуун аршаанаар дулааныхаа асуудлыг шийдсэн байдаг гэдэг ч ашиг гэсэн. Тэгтээ халуун аршаа таазууч яг халаалтаа л тэг шийдчихсэн юм билээ амралтын газрууд. Тийм үү. Би яриндээс бүр халаалтаа шийдээд дулааны цэгластаа чиглэн болно гэсэн үг л ярьсан. Манай Т3 Т4 шиг. Тэр бас аюу сонирхолтой. Бас гоё санаа шүү тий. Тийм Монголын хувьд бас ер нь бол бид нар сэрэг төрчин хүчлийн сүүлийн нэг 10 жил аюу их ярьж байгаа. Гэхдээ ер нь бол нэлээд дээрээс ер нь бол бид нар бас нэлээд тийм ойрхон байсан юм билээ сэрэг төрчин хүчтэй. Одоо энэ халуун аршаанаар одоо халаалтай чинь чинь бас л ер нь бол сэрэг төрчин хүчийг ашиглаж байгаа гэсэн үг л тий. Нэг талаараа тий. За би бас нэг судаллаад нэг уншиж чад 90-ад оны сүүлээр 2000-ад оны ихээр төсөл хэрэгжсэн гэдэг бичсэн байхгүй. Тэгээ би бас нэлээд гүнзгий уншсан чинь нэг юу хэлээ л те тэр 100 мянган нарны гэр гэдэг төсөл. За JICA-гаас лөө ханаас л бас санхүүжсэн тийм төслөө тийм ээ. Тэгээ би энэ юу юм болсон чинь за 20 дугаар зууны ихээр те 2000-ад оны ихээр хөдөө явж хатал гинт ер нь айлууд чинь хөдөө байгаа нөгөө аслагдсан айлууд чинь бүгдээр ер нь гэртээ нэг панелтай нарны панелтай аккумулятортай тэг хөрөгчтэй гэрэлтэй ингээд шинэ гэрэлтэй болцсон байсан гинт. Тэр нь энэ 100 мянган нарны гэр гэдэг төсөл юм байна л та. Тэг хөдөө айлуудаар ингэж одоо нарны панел тавиад хөдөө айлууд тог цоглаангүй байхад сэрээд хэрчим ууч ашиглаад ингээд тог цоглаантай болгосон юм байл энэ төсөл. Тэг одоо ч гэсэн одоо энэ төсөл бол ер нь бол дууссан гэж хэлж болох байх. Одоо ингээд энэ ч бол ерөөсөө ингээд ер нь бол тусдаа тийм бизнес болчихсон. Одоо аж ахуйн нэгжүүд ингээд ажиллаад явж байгаа. Хөдөө айлд ер нь бол хөдөө хүн бол ер нь баг тийм нарны панелгүй айлч баг байхгүй бол бүгдээ тог цоглаантай гэртээ одоо бүрсүүлдэ DD шинтер тавиад те кабель үзээд ингээд сууж байгаа. Тэр энэ бол бид нар бол сэрэг төрчин хүчтэй бол гэж баг 30 жил ер нь бол ойрхон явсан юм байлээ. Тэгээ сүүлийн нэг 10 жилд ер нь нэг мега чадлын их чадлын станцууд шилдэнд ороод тийм жоон халуун сэдв болж байгаа болохоос ер нь бид нар нэлээд ойрхон олон жилийн өнгөрсөн юм байлээ. Бас яг тийм шүү манайх чинь харцсангуу хөдөө айлуудыг бодох юм бол бүрэн өөрсдийгөө баг арай нэг гал дээр тогоор арай хоолоо хийхгүй байгаа. Гэхдээ хэрэгтэй эрчим хүчийн бол асуудалгүй шийдсэн гаргаад авч идэв. Айл болгоно л нарны панелтай аккумулятортай зургатаа үзээд гэрлээ хасаагаад байж байгаа. Тий яг гадныхын ирээд яг гайхдаг тий. Гадны хүмүүс явж байгаад яг пүүх танагц ингээд айгүй тийм өөрийнхөө ингээд хөдөө айлууд чинь бол бүх асуудлаа шийдсэн мэт юм шиг. Одоо зүйлүүд хөлдөөгч хөтлөж гэдэг хөргөгч. Тэгээд тэрийг хараад бол хүмүүс бас айгүй байжсэн л да. Гайх тийм л хараад юм бол айл болгон өөрсдийн бие даасан эрчим хүчний хүсэлтэй байна. Харин тий. Бас ер нь бол харин миний бид ч бас өөрөө нэг судлаад уншаал гэж бат. Нэрээ тийш бид ч бас нэг сэрэг төрчин хүч нэг тийм амар шинэ технологи монголчуудад нэг мэдхгүй тийм технологи бол бас биш байгаа байхгүй. Олон жил ингээд хэлээд явчихсан технологи байгаа. Ялангуяа нар салхины өсвөрт л ер нь л 20-30 жил бол ойрхон л явсан билээ. За баярлалаа Амраа. Манай урилгыг бүлээн авч бас өнөөдрийн сонирхолтой бас ярилцлагыг өрнүүлсэнд мөн тэгээд цаашдын ажил хөдөлмөрт бас өндөр амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэн ч сайс амжилт хүсье. За дараагийн дугаараараа баяртай сонсогчдоо.